Яа хөдөлгөөнд оронгоо лайв нэ. Ямар ч мэдээ. За сайхан марцгааж юм унаха. Энэ оюун эрднийг анх гарч ирж байхад би бас хэрүүл хийгээл. Наа чи худлаа. Биш хамгийн худлаа биз та гэл. Энэ одоо за би нэг юу яхчихсан миний өрөө хийж байгаа. Сайхан тухтай ярина. Оюун эрднийг анх гарч ирж байхад наа ч юм бол аюултай юм шүү. Ингээд хүний өөрийн хөтлөж улс төрлөө оруулж ирсэн үүндээ утга шагаа гарч ирж байна. Би гомоо олон хэлсэн дээ. Тэгэл та нарт чи оюун эрдэнэ шиг шудрагхан онлог. Оюун эрдэнэ залуучуудаа харлууллаа. Хөгшин аригч, хөгшин кобра гэл намайг өстө ухтлахараасан. Анх 2008 онд би элбэг дөржийг гарч ирэхэд наад чи худалч улгаачаа. Ерөөсөө элбэг дөржид итгэж болохгүй. Наад чи одоо барууны хижээвээ гэж би зөндөө хэлсэн. Америкийн нэгдсэн улсад 10 хэдэн жил болсон. Америкаас даалгавар аваад ирсэн. Наа чин тагнуул байж болдшгүй. Элбэг дөржүүл аюултай хүн гэж орилсоор угаад би баригдчихсэн. 2008 онд элбэг дөржийг дагаж их хурлын сонгуульд ерөнхийлөгчийн сонгуулиар яваад би 2 ч удаа баривчлагдчихсан. Хамгийн сүүлд би хөвсгөл дагаж очиж хэрүүл хийж баригдчихсан. Та нар элбэг дөржиг шудрагхан алга гэл писта. Ингээд би та нарыг бодохоор өнөөс чи дургуун гэдэг байхгүй. Уулны хар хацнаа. Хүн юу ч хийж хэлээд юу гэгэлээ илжигнээ жихэнд алт ийсэн цэгсэр нь ус ийсэн цэгсэр нь та нарт юу ч хэлээд нэмэргүй. Дараа нь тэгээд дан хоёрын эрдэнэ гарч ирэхэд би бас зөндөө орилсон. Наа пиццаа ч юм бол худлаа. Тэр нүд нүдийг хараач. Тэр чартай ч ямар муухай зааваа шижиг харцтай. Хүний нүд бүх юмыг илэрхийлдэг юм аа. Наад данхын чинь нүднээс ир зөрөг харагдахгүй байна. Эх орончийн нүд биш байна. Наа нүд нь нөл зайл, нүл хор писта. Наа ч гэсэн шижгээ уулгаач байна гэж орилоод би та нарт өстө 9 жидээрээ хэлүүлсэн. За одоо энэ нэг бат найрамдал гэдэг нэг пиццаа гарч ирж байна. Лувсан чамц гэдэг нэг пиццаа гарч ирж байна. Яг данх, яг элбэг дөрж. Тэгээ одоо энэ наа хоёр чинь биш байна. Одоо тэр ялангуяа тэр бат дөржийн бат найрамдлын чинь антом нь Монгол хүн биш байна гэдэг талаар. Намайг хожаа пиццаа авч Монгол залуучуудыг харлуулдаг уцаадах юм. Над руу дайрж байгаа та нар тэр хэн бат найрамдлаа шалгаач. ДНК-га үзүүлчихээ бат найрамдлаа. Юуга 5% намтраа шилэн болгочихоо гэд тэднэр лүгөө дайраач. Намайг л пиццаа өвгөнтэй ариг чинь чи өөрөө хожаа чамайг шалгангаар байна гэдэг юм. Би хурлын гишүүн юм уу? Би төрийн өндөрдөө албан тушаалтан юм уу? Би зүгээр л нэг хувьдаа студидтэй нэг ядарсан уран бүтээлч штэ. Би хүн танихтай гармгаа шүү. Тэгээд таниад хэлээд намайг эх оронч гэдэг байгаа. Үхсэн баас миний эх оронч гэж хайшаа харсан юм байдаг биз та. Би бол эх оронч биш. Намайг тэмцэгч гэдэг байгаа. Миний тэмцэгч гэж хайшаа харсан юм байдаг. Над шиг тэмцэгч байдагчгүй. Би бол та нарт өөрийгөө нохоо гэдэг байгаа шүү дээ. Би бол хотч нохоо. Би бол Монгол банхраа. Аюул ирж шүү гэд би та нар цаах хуцаж өгдөл хүн. Тэгээ тэрийг тоохгүй юм да. Чон ирж гэн гэд хуцаад ахад энэ нэг биз да дандаа хуцдаг ингээд нохоогоо зодоод байдаг нэг малчд байдаг те. Малнаасаа доор.
чон ирж гин гэж хөөрхий хуцаал мэдээлэнгүүт энэ нэг уулгаач чинь дандаа худлаа хуцчихэд ингээд нохоогоо зодоод тэр нөгөө чон нэрээд малын барьцдаг. Та нар яг тийм юм тий. Өөрөөсөө хайгаа дугахгүй хэвээр. Тэгээ хайхгүй ингээд дуурхаар ингээд урдаас сонин юм байна. Одоо намайг сүулдэ юу гэнэ вэ? Яттаас мөнгө авдаг ч гэж хэвээр. Тэр яттууд нь өгчөөс нэг мөсөв хэвээр. Аваад хэлүүлэх хэвээр. Гэтэ би турж өгчээсэн ч хятадуудаас санхүүжилт авахгүй. Нэриш. Хэвээр. Яаж ч үлсэд цангаж, яаж ч ядарчээсэн. Хятадуудаас мөнгө авахгүй шүү. Би одоо ямар хулан биш. Би одоо ямар хэм биш. Өнөрөө биш биз дээ. Яаж намайг одоо хардын намаас мөнгө авч гэнүү? Хятадуудаа санхүүжилт авч гэнүү? Хоцроо биз дээ. Намайг юу яагаад байгаа? Энэ хүндээс мөнгө авцсан гэдэг байгаа. Пистанах би зүгээр ганцхан тэг ядаж нэг ийм цаг зүвчээд. Нэг ийм цаг худалдаж авах тэнхээтэй болчоо тэгээд хүнийг мөнгө төгрөг авсан гэж яри заяа биз дээ. Ямаг ч бүр өглөөнөөс хойш 9 шидээр бичиж байна хувь чатаар. Шилжигнаал нэг авгаа шиг тэр болгоны скриншот хийгээл тавиад хаашаа. Одоо 3 жил намайг ална гэж занал хэлж байна. Ирээд алдсан юм алга. Би зүгээр шаах гэж ирээ шаалгуулчваа л гэд. Тэгээд тэр нэг Батнайрамд л гээд одоо тэгээд энэ чинь улс шүү дээ. Улс юм чинь бас нэг айл гэр бүл хүртэл нууц байдаг үстэй. Хувь хүнд хүртэл нэг нууц байдаг үстэй. Хүнд ярьж болохгүй, хэлж болохгүй хувийн нууц байна. Айл гэрийн нууц байна. Чи байгууллагын нууц ч гэж байна штэ. Чи бүхэл бүтэн улс нууцтай байхгүй яах юм. Юугийн нуудыг ингэ шаагаадах юм. Чи яг одоо мөрдөн байцаалтын нууц гэж хүртэл байдаг штэ. Хүн хэрэг тарьчаад мөрдөн байцаа гэж яхад гадагшаа ил цэцгийг хоригддог шүү дээ. Эцэл нь шийдэгдэггүй юмыг. Эцэл нь шийдэгдснийхэн дараа ил болгож болдсон шүү дээ. Бүр солиорцсон нөгөөх нь гэсэн чинь тэр Батнайрамд чинь данхын хижээвэр гөлөг. Яг данхын тэр Батнайрамдлын амнаас гарч байгаа үг болгон данхын үг. Мэдв. Тэр ловсон ламчаа амнаас гарч байгаа үг болгон амар хэсгэлэнгийн үг. Тэр том улгаачууд наагуураа нэг жоохон ирээдүйн гүндэртэй залуучуудаа сумлаа тавиад тахт чинь тэрийг ойлгохгүй над руу дараад их юм тэнэг юм ааш юм ста. Гэхдээ намайг хамгаалаад намайг өмөөрөөд миний амнаас гарч байгаа үгийг дэмжээ төрөөс нэхмээр юм. Би та нарын эсрэг юм яриаггүй штэ. Ихгүй тэгээ писта одоо за энэ улсын хурлын 126 гишүүн дотор эх орондоо хайргүй, Монгол улсад хайргүй, Монгол улсыг мөхөөн, Монгол улсыг сөнөөн, би хулгай хийнэ гэж хэлэх нэг ширхэгч хүн байхгүй. 126 гишүүн 126 янзаар эх орондоо хайртай гэж хэлнэ. Бүгдээрээ зөв юм ярина. Та нар таалагдахын тулд хизээч буруу юм ярихгүй. Бүгд зөв юм ярина. Ойлгосноо? Тэгээд тэр болгонд нь хуваагдаад итгэж юм. Энд чинь наман байгаад шүү дээ цаана. Үүрэг даалгавар өгж байгаа, нэгтгэж байгаа. Тэгээ намайг одоо намайг хужаагаас мөнгө авсан, чи өөрөө шалгуул гэд ингээд яриад байгаа юм. Намайг 3 жил шалгасан шүү дээ. Тагнуулынхаа орж ирэл миний өрөө мөрөг ингээд үзэл энэ тэнд болон сөхөөгөр юу вэ гэж хайгаад байдаг юм. Камер байна уу гэдэг юм уу яадаг юм. Амар шижигтэй орж ирэл миний юмнуудыг үздэг шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ 2 жил 8 сарын дотор надад 12 удаа хэрэг үүсгэж 12 удаа намайг цагдаа дээр дуудаж байцаасан. 2 удаа намайг Монгол орон дээр ирэн сурвалжиж баривчилсан. 2 удаа намайг шүүхийн шийдвэргүйгээр цагдаа орох гэж үдсэн. Намайг байнга л байцааж байнга л дуудагдж идэв шүү дээ би. Би тэгээ өмнөхөр хужаагаас мөнгө авцсан бол тийч тэр хин шиг нохолцлоо гэж шүү дээ. Хин шиг хулан шиг үйлдэл дээр баригдсан баг шүү дээ. Мөнгө авч байгаа. Өнөрөө шиг баригдсан л баг шүү дээ.
намайг яаж шалгаад юу ч гарахгүй болохоор тэгээд би ингээд хуцаа яваад байгаа шүү дээ. Жохон сэжүүр гарвал намайг нохох гал байгаа шүү дээ. Одоо манай хуучин дэмжигчдүүд мэдж байгаа шүү дээ. Намайг Алтаа батханд байхад яаж дарамтлуулж ирсэн. Ирээл студиум битүүмжлэх гээл цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг хэлж яхад нөгөө хөрөнгөө маань хураана гээл. Тэгээ бүр сүулдэ аргаа бараад хаан банкын цалингийн зээлтэй юм байна гэдгийг мэдсэн. Хугацаа нэтэрчгээд тэгээ намайг чи хаан банкныхаа зээлийг төлөж цагдаа намайг дарамтлаж байгаа шүү дээ. Тэгээ би цагдаатай нэрлэлжсэн. Та нар хаан банкны цагдаа юм уу биз та? Юу хуцаад байгаа юм бэ та нар? Тэр хаан банкны мөнгийг төлнө үү байна уу? Та нарт ямар хамаатай. Хаан банк бит хоёрын хоорондын гэрээ юу болохоос биш. Танаа цагдаад ямар хамаатай юм биз та гэд. Намайг хаан банкны цалингийн зээлээ төлөхгүй утцсан байна гэд. Би яг хүнд өвчтөй хэсэг төлж байгаа нөгөө өвчтөй хиймийн тариад хариулаад гармоны юм уугаад би муугайсан нэг хэсэг мөнгөө төлөх чадваргүй болоод тасарсан. Тэгээ тэр үед намайг бүр ингээд хаан банкныхаа өрийг гэж намайг хүртэл баривчилж ирсэн шүү дээ. Тэгээ айгүй зовлонтой. Тэгээ одоо элбэг дөржийг би наач худлаа гэж орилсоор угаад баривчлагдчихсэн. Дан хоёрын үрдийг наач худлаа шүү. Наа дан хоёрын үрднийхаа нүд рүү хараач. Наанаас чи ир зөрөг харагдахгүй байна. Хатан зөрөг үнэртэхгүй байна. Наа хүнээс чин шудраг хүний нүд биш байна. Эх орончийн нүд биш байна. Наа чин бөө муухай зайлж ахтай гадар инээж минээж байгаа нь ямар шижиг юм бэ гэж хэлсэн. Тэр тоолондоо би та нартад нүдүүлж өвгөн гөгшин төгзөг аригчин бөбөөчин 9 шидээрээ илүүлж ийсэн. Одоо Батнайрамд дээр дахиад хэллээ. Яг тань юм дахиад автагдчихсэн. Одоо Батнайрамд энэ хин ловсон жамц үлээ. Энэ цэнгүүн лодоо самбуу энэ чиглээ эднэр бол яг эднэрийн хижээврүүд яг эднэрийн дүүнэр яг эднэрийн хүүхдүүд шүү дээ. Эднэр чинь нөгөө нэг чон бэлтэргээ дагуулж яваад хаанд сургадаг шиг. Надад ч сургаж байгаа шүү дээ надад чинь. Өө зөөлгөө энүүгээр ингээ чигээрээ явж болдгүй юм шүү дээ. Биста урсуус өрөө явах юм. Тэгэхээр заавал цаагаар орох. За лайв хийгээ торч. Тэгээ ингээд хүн сэрэмжлүүлээд хуцаад ахлаар урдаас ингээд нөгөө намайг балбаадах юм. Би юу н буруу юм хийсэн. Би зүгээр л тэгсэн шүү дээ. Батнайрамдлын анатомиг хараа, нүдийн хараа, анатомиг хараа. Наад хүнийхээ 5% намтрын нэгчгээ, ДНК-га үзүүлчихье гэж хэлээч гэсэн. Тэгсэн чинь над руу бөөнөр өвгөн бөбөөч. Уучлаарай намайг аригчин өвгөнтэй өндөө улгаач гэж уцж байгаа улгаачудаа би 17 жил арих хамсаагүй шүү. 17 жил арих хамсаагүй аригчин байд юм уу? Би 2008 оны намраас хойш тусалж арих хамсаагүй шүү. Намайг аригчин гэх гээд байгаа. Намайг хоосон үгээгүй гуйлагчин гээд байгаа хүмүүсээ би түүнэрт та нарт хэлсэн шүү. Энэ цагийг та нар Google-ээс хайгаад ямар үнэтэйг нь харчаарай заяа. Тэгээд дараа нь намайг та нар би одоо нэг дээр нэг лайв хийнэ гэж бодож байгаа мартчихжээ. Лайв хийгээд би юу яа? Өөртөө байгаа одоо хэдэн үнэтэй цагнуудаа үзүүлээд Rolex үзүүлээд Radogоо, Midogoo хэдэн цаг маг өөртөө байгаа юмнуудаа ер нь та нарт үзүүлнэ. Надад ийм байгаа шүү. Тэгэхгүй айгүй ресторанаар намын гошногд олоож байгаад намаас авсан мөнгөөрөө цаг аваа зүвчлээ гэж бодсон шүү. Нөгөө энийг оюун эрднийг секо зүвцсэн байсан чинь. Хэро манай дүү авч өгсөн оюун эрднийг 200 сая төгрөгийн цаг зүвцсэн байсан шүү. Тэрэн шиг юм болох үедээ би ч яг хэдэн сайхан цагтаа хүн шүү. Наа бүр нэг үгээгүй гуйлагч гэж бодоод байгаа шиг. Манайхан мэдчихээс намайг хэдэн сайхан хөөргөө зарсныг том аквариумттай би чи 12 том аквариумтаа зарсан. Нэвтрүүлгээ явуулах гэж хөөргөнүүдээ зарсан. Надад зепоны цуглуулга байсан. Ориг зепоны цуглуулга. Надад зепоны цуглуулга байдсан шүү. Зепоныхоо цуглуулгыг зарсан. Би чи 18 ширхэг зепогоо зарсан. Би чи бас юм хураацсан байсан юм шүү. Хор хөрөнгөтэй байна шүү. Эсвэл намайг нэг гуйлагч шиг ядас нэг ганц альтайхан цаг гуйж байсан. Намайг гуйлагч гэдэг.
Шар хөдлөөд байгаа. Гайхуулаад байгаа юм биш те. Зүгээр шар хөдлөөд байгаа байхгүй юу. Тэгээ өөртөө байгаа хөрөнгөө нэг лайв гэдэг надад ийм байдгийн шүү. Ийм би машинтай шүү гэж машин шинуудаа бас харуулахгүй. Наач чинь юу яагаад гэтээ машиныхаа дугаарыг харуулж зүгээр хоёр машиныхаа зургийг харуулж маруулахгүй. Наач зүгээр юу гэж бодоод байгаа юм бэ? Гоогоод тахлаа. Би та нарт хэлсэн шүү дээ. Мөнгөгүй хүн эх орны төлөө явахгүй. Хоногийн хоолоо л яа. Ядуу хизээч эх орныхоо төлөө явж чадахгүй шүү дээ. Хоосон хүн чинь ходоодоо л дүүргэхийг бодно гэхээс биш. Эх орны төлөө явдаггүй байхгүй. За лайв онтраа. За